сайн байцгаана ирэх юм үзэн шүү дээ. Монголын мэдээ сувгийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За жилгүр 30 мянган гаруй хүний эсэлд шилжин ирж байгаа гэсэн тоо байдаг. За энэ бол зөвхөн албан ёсоор одоо шилжилт хөдөлгөөн хийлгсэн иргэдийн тоо. За үүнээс гадна албан бусаар одоо бүртгэлгүйгээр шилжин ирдэг. Тэглэх зөвшөөрлгүй газар хашаа хатхан ямар ч хаяггүй иргэд захын хороодод ихээр сууршдаг байна. Агаарын бохирдол, ажилгүйдэл, суур цэцэрлэгийн хүрэлцээ гэх мэт нийгмийн асуудлуудын суур үндсэн шалтгааныг цагийн урдад бид сурвалжлаа. Баянзүрх дүүргийн улаастай 23 дугаар хороонд оршин суугч Батцэцэг хотод нүүж ирээд 5 жил гаруй болж байна. Тэдний гэр бүл Багнуур дүүргийн захад 200 гаруй бог, 30 гаруй бод малтай амьдарч байсан ч 2009 оны зуутнаар ихэнх мал алджээ. 2010 онд хот газар бараадан олигтой амьдрал залгуулахаар ирсэн ч нөхөр нь таксины жолооч өөрөө зундаа барилгын ажил хийхээс хэтэрсэнгүй гэж тэрээр ярьлаа. Зөвшөөрлгүй газар хашаа хатхан буусан учраас тэднийг нүү гэж газрын албанаас үе үе шаардах бичиг өгдөг байна. Дүүрэгтэй хариалалгүй болохоор наад захын төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж авч чаддаггүй байна. Одоо би хавд бол Багнуур дүүрэгтэй очиж үзүүлж харуулаад тэгээд энэ чинь хажуу айлаас сар 50,000 төгрөг тогоо авдаг. 3 тэр айлын цаанаасаа дахиад айлаас авцсан. Тэгээд манайх 50,000 тэр айлын цаашаа одоо хэдийг ч өгдөг юм мэдэхгүй. Тэгжэл сарынхаа тогийг хэрэгэлдэг. Багнууртай байхдаа хүүхэд сургуульд орж байгаа чи өдөр сард нэг 10 гаруй л гардаг. Хотод ирээд одоо сарын 50,000 төгрөгийн тоглолт хөдөө тавьчих шин. Батцэцгийнхээ сэдгэн гудамжны урд үндсэн харьяалан Дорнод аймгийн 3 загал сумын иргэн Даштогоо мөн л ижил нөхцөлд амьдарч байна. Тэрээр аймгийнхаа төв дэлгүүрийн худалдагч хийдэг байсан бол одоо хуушурны газар тогооч хийж байна. Даштогоогийн гэр бүл хотод ирснээсээ хойш түрээсийн байр, түрээсийн хашаанд амьдарсаар 5 жил болжээ. Нутагтаа очиж амьдрахыг хүсдэгч ажилдаа орогдоод явж чаддаггүй гэж тэрээр ярьлаа. Намраас явна л тэгээд одоо ингээл ярьдгийн тэгээд намар болонгоо тэгээд тэнд очиод ажил байхгүй үл юу хийх юм байхгүй. Зүгээр байхаа ажилгүй 3 хүн болчих шít. Хүүхдээ энд хаяад явъя гэхээр эн чинь бас л хөлсний байраар амьдрна. Энэ одоо 21-2 дүүгч хөлсний байраар амьдрна гэдэг чинь хачийн болно зү биднээс салчвал тэгээ хүүхдтэй татагтаад юм хүн татагдчихж байгаа юм чинь. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2012 онд 13,000 гаруй иргэнтэй байсан бол өнөөдөр 16,000-д хүрчээ. Гэхдээ энэ бол албан ёсоор хаягаа шилжүүлэн ирсэн хүмүүсийн л тоо. Бүртгэлгүйгээр гэрээ ачаад нүгэд ирсэн иргэдийг нэмбэл ойролцоогоор 21,000 гаруйд хүрнэ гэж хорооны ажилтнууд хэлж байна. Тэд өндөр хүчтлийн доор эсвэл голын ирэг дагуу үерийн аюултай бүсэд дур мэдэн буужчихдаг учраас газар эзэмших өмчлөх эрх авч чаддаггүй. Ингээд нийслэлд амьдардаг хаяггүй иргэдийн тоог нэмдэг байна. Одоо мал авах байхгүй, ажил төрөл байхгүйгоо энэ улмаас хот руу маш их хүмүүс шилжиж ирж байгаа. Тэгээ энэ хүмүүс маань ирээд ингээд яг зөвшөөрөлтэй газар буухгүй дандаа энэ голын айсав газараар бууснасаа болоод ингээд ажил төрөлд орох, тоог усанд тоог мөгөө татуулах, тэгээд сургууль соёлд хүүхдээ хамрагдуулах энэ төрөл бүгдд нь бол дэсэн гадуурлалт байдаг. 2007 оны үед улаастай орчмын энэ газарт суурьшмал иргэд баг байсан учраас бүхэлдээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хариалагддаг байсан юм байна. Тухайн үеэс хойш хүн амын шилжилт хөдөлгөөн тасралтгүй нэмэгдсээр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх асуудалд бэрхшээл тулгарч байсан учраас шинээр 2 хороог нэмж байгуулсан юм байна. 2007 онд 23 дугаар хороо гэж 2 салаад 2007 оноос ахаад хүн амын нөгөө суурьшлаасаа хамаарад одоо 2010 онд 28 дугаар хороо гэдэг ингээд 3 салсан байгаа. За манай хороо бол 2014 он хүртэл ер нь бас хайцангуй утаагүй байсан. Одоо тийм 15 16 оноос хойш суурьшилтай холбоотойгоор тэг иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор ер нь бас л утаа бол Улаанбаатар хотын хэмжээнд бодоход бас бага ч гэсэндээ ер нь бол утаатай болж эхэлж байна. Хөдөөд ажил олдохгүй амьдрал хэцүү гэх шалтгаанаар Улаанбаатар хотыг зорин иргэсдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Хүний тоо нэмэгдэхийн хэрээр нийслэл хотод ажилгүйдэл ядууралж дагаад өсөж байна. Мөн агаар хөрсний бохирдол, нийгмийн аюулгүй байдалд сөргөг нөлөөлөхүйц хэмжээнд хүрсний гол шалтгаан нь ийхүү хөдөөнөөс хотыг зоригсдын нүүдэл ямар ч хяналтгүй болсонтой холбоотойг хорооны удирдлагууд хэлж байсан юм а. Тэгвэл сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хотыг зорих биш, хотоос хөдөөг зорих иргэдийн урсгал нэмэгдсэн тухай бид өчигдрийн цагийн урд мэдээлэл хөтөлбөрөөр хүргэсэн байгаа. Сүхбаатар аймгаар жишээ авахад өнгөрсөн онд тус аймагт 700 орчим хүн шилжиж очжээ. Төрлөх нутгаа зорин очсон иргэдийн хувьд ажил амьдрал өөдрөг сайхан байгааг хэлж байна. Энэ тухай мэдээллийг манай ор нутаг дахь сурвалжлагч Одон Чимэг мөнх зоригноор бэлтгэлээ. 2016 оны жилийн эцсийн хүн амын толгоор Сүхбаатар аймгийн хүн ам
Түүхэндээ анх удаа 60 мянгад хүрсэн байгаа. За тэгэхээр 2016 онд бол Сүхбаатар аймагт нийтдээ одоо буцаад аймаг болоод нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй хүн шилжиж ирсэн байна. За шилжиж ирсэн хүмүүс за бүгд одоо өөрсдөө төрийн болоод хувийн хөвшилд ажиллаж амьдарч байна. За Сүхбаатар аймгийн статистик мэдээлэлээс үзэхэд 2014 онд 730, 2015 онд 905, 2016 онд 672 гээд сүүлийн 3 жил гэхэд нийт 2307 хүн шилжин ирж суурьшжээ. Орон нутагт амьдрахад ая тухтай ажлын байр бэлэн бол иргэд орон нутагт амьдрах хүсэл сонирхолтой байгаагийн нэг жишээ энэ юм аа. 2016 онд бол 672 хүн шилжиж ирсэн байна. Сүүлийн жилүүд бол бусад аймаг хотоос шилжин иргэсдийн тоо бол нэмэгдэж 2000 гаруй хүн шилж ирээд байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт шилжин ирс суурьших явдал их ихсэж байгаа. За нутагтаа шилжин ирсэн хүмүүс төрийн байгууллага болон хувийн хөвшилд ажиллаж байна. Наранбулаг Сүхбаатар Фридик компани захирал Батхүрэл нь 1985 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан ч 2014 онд төрлөх нутагтаа ирж хувийн хөвлөлийн үйлдвэр байгуулан өнөө хүртэл ажиллаж байна. Энэхүү үйлдвэрэнд тус аймагт анхдагч үйлдвэр болсон төдийгүй хөвлөлийн бүхэл төрлийн үйлчлэгийг үзүүлж байна. Би 14 онд л ирсэн. Тэгээ 14 оноо 7 сараас эхлээд Сүнэг нутагт нэг хувийн хөвлөх үйлдвэр байгуулъя гэсэн тийм сэтгэл төрсөн. Яагаад гэвэл орон нутаг маань офсет хөвлөх болцсон. Тэгээд яг ер нь өөрийн сорсон бичнэ. Орон нутгийн дээр лилэгч ирсэн. Тийм. Сайхан байна. Эд бол агаар тэгэл ингээд айгүй ингээд тайван байна. За би 2009 онд дэвтүртээ гараад Улаанбаатар хотод амьдарч байгаад 2012 онд өөрийнхөө орон нутагт шилжиж ирээд амьдрал сайхан байна оо. Ганц охинтой охин маань төрийн албанд ажиллаж байгаа. Тэгээд одоо зээтэй амьдрал авах үйл их сайхан байна. Улаанбаатар хотод байж яагаад одоо шилжиж ирсэн гэхлээр аймаг орны минь амьдрал чих өөдрөг байна. Нутаг орон маань чих тогтоо тавдаг байна. Улаанбаатар хот чинь болохоор бол маш их төгжрэлтэй. Тэгэл одоо настай улсууд чинь явхад автобусаар явхад хүнд төгжрэл нь их, агаарын бохирдол ихтэй. Аймаг орондоо хүрээд ирэхтэй зэрэг бол ядаж наадлын агаар нь хүртэл цэгмэг сайхан ийм сайхан байгаа болохоор би нутагтаа сайхан хангад амьдарч байгаа да. Их баяртай сайхан сэтгэл хангад явж байгаа юм да. Улаанбаатар хотод хүн ам ихсэн энэ үед хөдөө орон нутгаас ирсэн иргэдийн хувьд ажилд орж амьдрал ахуйгаа авч явах нэлээд төвөгтэй асуудал байдаг. Харин хөдөөд илүү сайхан амьдрал байна. Тухайн хүн хичээвэл ажилтай, орлоготой, эрүүл орчинд амьдрах боломж байгаа нь эдгээр гэр бүлээс харагдаж байлаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөдгсөн хуралдаанаас нийслэлийн агаар орчны бохирдлын тухай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр зөвлөмжийг гаргалаа. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж хамтран ажиллах нь нийт иргэд байгууллагын журамт үүрэг болж байгаа юм байна. Тодорхойлбол онцгой байдлын горимаар ажиллаж гамшигын бүс тогтоохоор шийдсэн мөн төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, ихтэй сургуулиуд болон тэдгээрийг дагсан дэд үтсийн байгууламжид нүүлгэн шилжүүлэх асуудлыг хуульчлахаар тусглаа. Агаар орчны бохирдлыг бууруулах ажилд бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуй нэгж иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоно. За мөн үндэсний хөтөлбөр боловсруулахдаа заал түрэг хариуцсан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн их усрыг нэг үрчлэн нарийн зааж өгөхөр болсон байна. Энэхүү зөвлөмжийн заасан хууль, шийдвэр хөтөлбөрийн төслийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор боловсруулж улсын хурлд өргөн барихыг үүрэг болголоо. Дараагийн мэдээ. Улаанбаатар хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг 2018 оны 1-р сарын 1 хүртэл төр зогсоох, нийслэл хотод бүсчлэл тогтоож, зарим бүсэд утаа гаргадаг төр шиг хэрэглэхгүй байхыг хотын дарга захирамжилсан байна. Үүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дэмжиж зөвлөмж гаргахаар усан төдийгүй шилжилт хөдөлгөөнийг хоригдсан хугацааг сунгах боломжтой гэж үзлээ. 2018 оны 1-р сар хүртэл Улаанбаатар хотод орон нутгаас ирж иргэд суурьшихыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хотын дарга албан ёсоор мэдгдлээ. За үүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дэмжлээ. Хотын утаа хэрээс хэтэрч хорой тогтоох хэмжээнд хүрээд байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм а гэдгийг нийслэлийн засаг дарга хэлж байна. Тэгээ сүүлийн жилүүдийн практикаар үзэхэд бол манай нийслэл хотын суурьшлийн бүс нь хэдийгээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөө байдаг боловч гэр хорооллыг хэмжээ хязгааргүй тэлэх маягаар явж ирсэн. Тэгээ суурьшлийн бүсийг ямар нэгэн төлөвлөлтгүй хэн нэгэн одоо дүүргийн засаг даргын захирамжаар гэр хорооллыг тэлж байгаа байдал бол өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдлын энэ гамшигт байдлын хэмжээнд хүрэхэд бол маш хувь нэмэр оруулсан. Тийм учраас өнөөдөр энэ захирамжаараа 1 сарын 9-ний өдрөөс хойш энэ 35,206 га газрынхаа хэмжээг тогтоогоод түүний эргэлтийн цэгүүдийг тогтооод энээс цаашаа
гэр хорооллын суурьшлийн бүс байхгүй байхаар бол тогтоож байгаа. За засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг 20% хүртэл бууруулна гэж төлөвлөсөн. Тиймээс нүүрсний хэрэглээг аль болох хязгаарлана гэдгийг тэрээр хэлж байна. Тухайлбал Улаанбаатар хотын амжиргааны баталгаажих төвчнөөс доогуур орлоготой хүмүүст түүхийн нүүрс өгдөг байсан. Одоо сайжруулсан түлш өгнө. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа хүмүүс нүүрсээ түлхэ болох хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш газ халаагуур хэрэглэж болно. За үүнтэй холбогдуулан засгийн газрын зүгээс халаагуур болон бусд хэрэгслийг гайлын дотроос чөлөөлөх асуудлыг хилцэж байгаа юм байна. Улаанбаатар хотын орон сууцны болон офисын хороол байдаг энэ даунтаун гэж ярьдаг хотын төв хэсэгт бол нэг ч яндангаас утаа гарахгүй байх ёстой. Түүс ажиллуулж яана гэд 100 төлдөг. Газар олгосон байна би хойтон одоо барилгынхаа ажлыг эхлүүлнэ гэд 3 айл болгочоод нүүрс төлөвлөдөг. Энэ бүсэд байгаа айлууд өөрсдөө хөнгөлөлтөнд хамрагдаад 100 сайжруулсан 100 болон халаалтай хэрэгсэл авчаад хашаандаа 8 амтай гэр бариад 4 оюутан хөлслөөд тэгээд хажууд нь нүүрс төлөөд байдаг. Энэ явдлыг бол халнаа. Хэрв ийм байдал үргэлжлэх юм бол түрүүчийн ярьсан хяналтын байсагчаар бид нар бол одоо торгуулийн хязгаарлалтын тодорхой арга хэмжээ авна. За эхний удаад нүүрсний хэрэглээд хяналт тавина. Цаашдаа автомашины утааны асуудлыг хөндлөнө гэдгийг тэрээр онцлолоо. Утаа их ялгаруулдаг машиныг Улаанбаатар хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар төлөвлөж байгаа юм байна. Цаашид хабрид хөдөлгүүртэй автомашиныг нийтийн тээвэрт явуулна. Харин хувийн автомашины онцлогоог сайжруулахыг төлөвлөж байгааг тэр хэлж байлаа. Тий. За нийслэлийн засаг дарга өчигдөр гаргасан захирамжинд Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн хязгаарыг тогтоосон. За өөрөөр хэлбэл тогтоосон суурьшлийн бүсээс өөр байршилд иргэдэд шинээр өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар газар олохгүй шийдвэрт хүрсэн байна. Улаанбаатар хотын 35,200 гаруй га газар нь суурьшлийн бүс юм байна. За хотын даргын захирамжаар дээрх суурьшлийн бүсийг энэ хэвээр нь тогтоож шинээр нэмж иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахгүй болж байна гэж ойлгож болох нэ. За өөрөөр хэлбэл иргэд өөр таалагдсан газараа хашаа хатгаж гэр барихгүй юм байна. Үүнд хяналт тавих ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хариуцна. За мөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага иргэд давхар хяналт тавихаар зохицуулж байгаа юм байна. Цаашдаа шин суурьшлийн бүсийг Багнуур, Бахангаад үүрэг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт бий болгож дээрх байршлуудад дэд бүтэц олох ус, цахилгаан, замын асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хотын дарга мэдээлсэн. Мөн агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирлын 4 бүсчлэлийг тогтоосон байна. Нэгдүгээр бүсэд орон сууц, байшин хороолол огтж байна. За дээрх бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гарах ёсгүй. За 2-оос 4-р бүсэд тодорхой заагтаагаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Мэдээж энэ захирамжийн биелэлтэнд нь холбогдох албаныхан хяналт тавина. Энэ бүх ажил нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтогдол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх нэг алхам юм байна. Утааг шийдвэрлэх нэг арга нь орон сууцчлуулах явдал гэж үздэг. Гэхдээ өнөөдөр 100% мөнгийг нь төлөх нь бүхэл 30% урьдчилгаагаа өгөөд байранд орох чадвартай иргэдийн тоо цөөхөн байна. Тиймээс засгийн газар түрээсийн орон сууц хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Эхний ээлжинд буян тухай 2 хорооллон орон нутагт нийтдээ 360 орчим байрыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахар болжээ. Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөрт 1200 орчим айл хамрагдсан. Тодруулбал хөдөө орон нутагт 579, буян тухай 2 хороололд 350, хангаа хотгонд 223 айл орсон байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаад буян тухай 2 хороололд 39 м2 байранд 5 жилийн гэрээ хийсэн мөнгөн цэцгийн хувьд цөөнгүй жил байр түрээслэн амьдарч өндөр хөлс төлж байснаа ярьлаа. Түрээсний хувьд бол боломжийн тэгээд их ус их тог зардлаа ч гэсэн ер нь 300 мянгатаа л багтчихдээ шүү дээ бүх юм. Урд нь бол явхтээ хөөгдөд тугдах ажил бол их гардаг байсан. Тэгээ ерөнхийдөө бол ийм цэвэр тохилог тийм байранд байна гэж юу ах вэ? Дандаа л хүний муухай байшингуугаа цэвэрлэл ордог байсан. Яг л түүнтэй адил орон сууц шууд худалдаа авах боломжгүй, ипотекийн 8% хүүтэй зээлийн нөхцөл хангаагүй, орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлж чадаагүй, залуу гэр бүл өндөр настан төрийн албан хаагч өрх толгойлсон эцэг их байгалийн гамшигт өртсөн айл өрх гээд зорилтод бүлэгт хүрч чадсан түрээсийн байр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн хугацаанд буян тухай одоо хоёр хороололд бол түрээсийн орон сууцанд 39-49 м2-тай 350 байр бол түрээсийн оршин суугчдын эзэмшилд бол очисон байдсан байна. Тэгвэл одоо үлдээд байгаа 3 өрөө байруудаа 230 гаруй байрыг бол бас түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. Шинээр баригдаж байгаа буян тухай 2-2-ын хувьд бол 2000 айлын орон сууц ашиглалтанд орно. Энд одоо худалдан борлуулалт хийгдгээс гадна бас түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ бол төрийн орон сууцны корпорацийн онцолж байгаа. Гэхдээ энэ удаагийн түрээсийн орон сууцны суглааг өмнө нь төрийн орон сууцны корпорацид материалаа ирүүлээд сонгогдож чадаагүй 1900 орчим иргэний дунд явуулна. Өөрөөр хэлбэл шинээр түрээслэх хүсэлт хүлээж авахгүй юм байна. Үнийн хувьд өмнөхтэй ижил өрхийн орлогын 25%-аас хэтрэхгүй байхаар шийдэж нийслэл хотод метр квадрат нь 5500, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тусгажээ. Түрээсийн гэрээ хийсэн иргэн тухайн байранд 5 жил хүртэл хугацаагаар амьдраад дараагийн айлдаа шилжүүлэх журамтай юм а. Хуучин 2000 орчим өргөдлийн одоо төрөүний орон сууцнаас үлдсэн байгаа. Үндсэндээ одоо нэг 230-40 айл байгаа. Айлын байр одоо 3 өрөө байрууд байгаа. Энэ дээр одоо тэр 2000 хүнийхээ суулаа явуулаад тэгээд бас л нэг суулгааны алтан нэг зарчмаар 2014 оны судалгаанаас харахад 23,000 орчим айл орон сууц түрээсэлдэг гэжээ. Тэгэхээр түрээсийн орон сууцны зах зээлд эрэлт их байна. Тиймээс жил бүр түрээсийн орон сууцыг нэмэгдүүлээд явна. Тодруулбал Монгол Улсын засгийн газар 2020 он хүртэл жил бүр 2000 түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна гэж тооцжээ. Байгаль орчин аян жуулчлалын яам нийслэлийн засаг дарганд хамгаалах газраас хамтран зохион байгуулж байгаа. Агаарын бохирлыг бууруулахад иргэн таны оролцоо технологийн үзүүлэн Монголын үндэсний худалдаа ажилтны танхимд 2 өдөр үргэлжилж дууслаа. Засгийн газраас гаргасан шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг таатай хүлээж авсан иргэдийн дунд хямд хэрнээ чанартай эрчим хүчний зарцуулалт бага халаагуурыг хаана ямар байгууллага зарж байгааг сонирхож байсан юм а. Үзэгсэлэнд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан 50 гаруй аж ахуй нэгж байгууллага иргэдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээний зааварчилгааг өгч олон төрлийн технологиг санал болголоо. Хэн талбайг одоо хуучин технологийн халаалтууд бол 2 кВт-аар халааж хахад эко зургийн халаалт 0.7 кВт-аар халаана. Тэгэхээр энэ бол бодит одоо цахилгааны чадлын зөрөө бодит одоо хэрэглэгчийн одоо сар бүр төлөх цахилгааны мөнгөний зөрөө болохоор ийм бол. Тэгэхээр байгаль орчны яамнаас ийм үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь маш их талархаж байгаа. Яг ийм үзэсгэлэн олныг зохион байгуулах юм бол олон иргэд энэ сонголттой. Олон иргэд ийм бүтээгдэхүүн энд байд юм тэнд байдаг гэдэг мэдээлэлтэй болно гэдэг нь чинь хүмүүс өөрийнхөө ахуй амьдралыг дээшлэх бүрэн боломжийг нэгдэж байна гэсэн. Энд иргэд төрөл бүрийн халаалтын тоног төхөөрөмж сайжруулсан түлш агаар цэвэршүүлэгч, байшин, гэрийн дулаалга, шалны халаалт зэрэг технологийн шийдэлтэй танилцсан юм. Эндээс иргэд агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар олон төрлийн мэдээлэл авсан юм а. Улсын хурал эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. Асуудал хууль зүйн байнгын орооны өнөөдрийн хуралдаанаар яригдлаа. Холбогдох хуулийн төслийг засгийн газар санаачлан боловсруулад байгаа юм а. Эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын төслөөр бол хоригдлын доод хугацааг 7 хоног байхаар тогтоож байсан. Харин энэ удаа хуулийн төслийг боловсруулахдаа тухайн заалтыг хэрэгжих бодиттой үндсэлтэй байх зохицуултыг хийх шаардлагатай гэдгийг улсын хурлын гишүүн Мөнхбаатар хэлж байна. Энэ хоригдлын доод хэмжээг нь 7 хоног байхаар тогтоосон байсныг нь одоо 6 сар боллоо гэсэн байна л да. Ингэхээр тодорхой одоо гэмтэргийн гин буруугийн байдал, за гин буруугаа одоо ухамсарсан байдал, за хөрөлөө нөхөн төлсөн байдал гэдэг юм уу тухайн хэргийн нөхцөл байдалтай уялдуулаад энийг бол одоо заавал 6 сар биш одоо 1 сар ч юм уу 2 сар ч юм уу хорих юм бас боломжууд биш гэдэг. Хэрв хоригдлын доод хугацааг 1 сар байхаар тогтоовол үндсэн хуулийн үзэл баримталтаа зөрчилдөх байдал үүсэхээр байгааг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд инквайр тайлбарлаж байна. Засгийн газрын хувьд эрүүгийн хуулийн шин төслийг боловсруулахдаа хорих, нийтэд тусдаа ажил хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, торгох ялын төрлүүдтэй байхаар зохицуулт хийсэн байна. Энэ талаар хууль зүйн дотоод хэргийн сайд бямцагт тайлбар өглөө. Гэмт хэрэг үйлдсэн л бол шоронд орох тийм л одоо нөхцөл бүрдчихэд ийм хуультай болчиход байгаа юм л та. Гэтэл заавал одоо тэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гин буруугаа ойлгосон хохирол нь бага, нийгэмд аюултай үйлдэл нь тийм үү? Бас бага ийм үед нь заавал шоронд одоо 27 хоногийн хугацаатай хориодох шаардлагатай үгүй юу
гэдэг одоо үндслэл бол бас нэг үндслэл болсон байгаа. За харин зорчих эрхийг хязгаарлах хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах саналыг засгийн газар гаргаж байгаа. За зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих үндсэлтэй эсэх тухай асуудлыг улсын хурлын гишүүн Нямбаатар хөндөж байна. Манай дээр энэ нүүдлийн болон суурин соёл иргэншлийн нэг юм хайчин дунд эрх зүйн зохицуулалтанд ийм хүндрэлүүд үүсдэг. Түүний нэг тод жишээл төр зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг ажлын хэсгээр ч гэсэн ярьж байсан баг. Уг нь хүмүүжлийн бол асар их ач холбогдолтой ял хэрнээ. Нөгөө нүүдлийн соёл иргэншилтэйгээ уялдаад ирэхээр энийг бас тэр бүр хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдаад байгаа. За засгийн газрын эрүүгийн хуулийн төслийг боловсруулахдаа авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангадах хэрэгтэй гэсэн байр сууриас хандсан байна. За тухайн төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг хөнгөрүүлэхгүй байх ёстой гэдгийг улсын хурлын гишүүн Арднаас эд сануулж байна. Ялангуяа энэ албан тушаалын гэмт хэрэг эрх мэдлээ уруулах, ашиглах, хэтрүүлэн ашиглах энэ хээл авах гэмт хэрэг дээр энэ хөрөнгө хураах гэдэг имийг бүр үндсэн байдлаар бараг үндсэн ял хэлбэр оруулж ирмээр байна. За эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж улсын хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдээ олонх нь үзэж байна. За асуудал улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яригдж байж эцсийн шийд гарах юм а. Ажил олгогч болон ажилчны хоорондын эрх зүйн зохицуултыг тодорхойлох үүднээс хөдөлмөрийн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй гэж улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны гишүүд үзэж байна. Байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд хэн нэгнийг ажилд авахдаа туршилтаар ажилуулах юм уу? За бас дадлагчдаар олон сарын туршид ажилуулчихад хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, цалин хөлс олгодоггүй, эцэстээ ажилд авдаггүй буцаадаг байдал бий болж хувирсан. За ийм байдлыг халах ажил олгогчдыг хариуцлагажуулах үүднээс хөдөлмөрийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гэж төслийг санаачилсан улсын хурлын гишүүн Дамбочир тайлбарлаж байна. Барилгын салбарууд, үйлчилгээний салбарууд, ресторан, баарууд, худалдааны салбаруудаар голцоо энэ эрх зөрчигдөд байгаа. Өөрөөр хэлбэл аваад 1 сар, 2 сар ажиллуулж чаад таалагдахгүй байна гэдээ явуулцдаг. За хуулийн төслөөр бол байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд дадлагчдаар ажилуулахдаа гэрээ байгуулдаг байх. Бас одоогийн хуульд туршилтын хугацаа 6 сар байгаа 3 сар болгож багасгах. За цагийн ажлын тодорхойлолтыг тусгахаар яригдж байна. За харин хөдөлмөрийн харилцаатай холбогдох хууль эрх зүйн орчныг цогцоор нь авч үзэж хуульд шинжилсэн найруулга хийх шаардлагатай гэж улсын хурлын гишүүн учрал үзэж байна. Өнөөдөр ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлж явж байгаад хууль нь тэр системтэйгээ нийцж өгөхгүй. Тэр ийм нөхцөл байдал байгаад байгаа асуудлуудаа зохицуулаад орчин үеийн энэ ростери менежменттэйгээ зэрэгцүүлээд хуулиндаа өөрчлөлтийг хийж явж энэ хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулга энэ цаг хугацаатайгаа хамтдаа оруулж ирсэн миний бодлоор бол одоо хамаагүй дээр үр дүнд хүрэх болов. За хүний хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр олон сар ажилуулчаад цалин хөлс олгодгүй, ажилд авдаггүй, хөдөлмөрийн мүлжлэг бий болж хувирсан. За ийм байдлыг зогсооход чиглэсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж улсын хурлын гишүүн Саран Гэрэл цогцлмооноор үзэж байна. Залуучуудын ажил хөдөлмөр эрхлэх тэр хүсэл эрмэлзлийг нь мохоогоод байгаамаа. Хөдөлмөрчин хүний хөдөлмөрийг чимээгүй мүлжиж байгаа ийм ажиллагаа сүүлийн үед бүр хэвшил болчоод газар авчаад байгаа байхгүй. Ийм зар байгаа ш. Гэр хороололд одоо амьдардаг Улаанбаатарт иргэний бүртгэлгүй паспортын одоо зөрчилтэй байсан ч хамаагүй ийм хүнийг ажилд авна гэж байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр тийм хүнийг авж агаад 2 сар 3 сар ажлынх нь хөлсийг өгөхгүй чи бүртгэлгүй байсан чи юугүй байсан гэж ингэж одоо ийм нөхцөл байдал бол яг өнөөдөр бодит нийгэмд бол бодит байдал. Тэгээ үнэхээр энэ бол одоо зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай. За хөдөлмөрийн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зөв гэдэг дээр улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны гишүүд санал нэгдээд байна. За хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хөгжлийн банкны шинжилсэн найруулгын төслийг хэлэлцээд улсын хурлын чуулганаар оруулахыг дэмжлээ. Засгийн газар мөрийн хөдөлгөөнд хэрэгжүүлэх үндэсний үйлдвэрлэлийн дэмжигэд хөгжлийн банк хэрэгтэй. Гэхдээ эргэцсэн орчныг сайжруулахгүй бол төр өрөнд орж төсөвт дарамт учруулж байна гэдгийг зарим улсын хурлын гишүүд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн банкар дамжуулан олгосон нийт зээлийн 54% нь төсвийн мөнгнөөс эргүүлж төлөхөр байгааг тэд хэллээ.
Хөгжлийн банкны тухай хууль 2010 онд батлагдаж тус банкар дамжуулан зээл болгож эхэлсэн. Одоогийн байдлаар 5.5 их 80 төгрөгийн зээлийг олгосон байна. Үүний 70 орчим хувь чанаргүй буюу буцаан төлөгдөх боломжгүй байгаа тухай улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс мэдээлсэн. Хөгжлийн банкны тухай хуульд жил бүрийн хаврын чуулганаар тус банкнаас зээл авах төслийн чагсаалтыг гаргана гэж заасан ч энэ хууль бараг хэрэгжээгүй гэж хэлж болно. Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг улсын хурал жил болгон хаврын чуулганаараа баталж өгж гэнэ гэсэн ганцхан л ийм хуулийн заалт байсан. Тэгээ энэс болоод ямар төсөл хөтөлбөрийг нь хөгжлийн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөр гэж үзэх юм, ямар критерий шалгуураар энэ төслийг ангилж шалгаруулах юм гэдэг юм нь тодорхой биш байсан учраас нөгөө улсын хурал нь жил болгон яг тэр тодорхой ийм төслийг санхүүжүүлээ гэж хэлэх боломжгүй. Хөгжлийн банк нь ч одоо их хурлаас баталсан тэр төслийг их хурал баталсан учраас бид нэр санхүүжүүлнэ гэдэг тийм шийдвэр гаргах боломжгүй юм гацаанд байсан л да. Тэгээд одоо өнөөдөр сая хөгжлийн банкны үйл ажиллагаан дээр хяналт шалгалт хийгээд хэд хэдэн зүйлүүд яригдчихэж байгаа. Энэ гарч ирж байгаа дутагдaltaй алдаатай зүйлүүдийн ихэвчлэн одоо бас нэлээд хэсэг нь хууль тогтоомжийн ойлгомжгүй байдлаас болж үүссэн ийм зүйлүүд байдгийг. Бондын хөрөнгө оруулалтыг 1000 гаруй төсөл хөтөлбөрт зарцуулсан байдаг. Тухайлбал экспортыг дэмжих импортыг орлох 131 төсөлд 232.8 тэрбум төгрөг, эрчим хүчний 1286 мегаваттын төсөлд 169.6 сая $, аймагуудыг авцамтай холбох 2154 км замд 808 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн 210 төсөлд 270 тэрбум төгрөг, инженерийн дэд бүтцийн 111 төсөлд 283.5 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 714 төсөлд 100 тэрбум төгрөг, барилга орон сууц буюу мянган айлын орон сууц хөтөлбөрт 195 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эдгээр төслийг сонгон шалгаруулахдаа улсын хурлаар хэлэлцүүлээгүй. Засгийн газраас чагсаалтыг нь гаргаад санхүүжүүлээд явсан байгааг Хөгжлийн банкны тэргуун дэд ерөнхийлөгч хэлж байлаа. За ийм байдлаар явбал төр өрөнд орж төсөвт дарамт учруулах юм байна. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулж хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэдэг дээр эдийн засгийн байнгын орооны гишүүд санал нэгдлээ. Банк маань яг институц нь өөрөө одоо арилжааны банкуд шиг яг мэрэгжлийн зээл болгох төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ийм байгууллага учраас тэр процесс шийдвэр нь яг тэр банкны дотроо гардаг байх. За ерөнхий чиглэл үүргийг нь бол хувьцаа эзэмшигч их хурлаас дунд урт хугацаанд нь зааж өгдөг. Эннийхээ ардаас их хурл засгийн газрын өөрөө хяналтаа тавиад явдаг. Үнэхээр яг энэ улсын одоо хөгжилд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд рүү санхүүжилтүүд нь орсон байна уу? Тэр нь эргээд яг тэр чиглэлээр үр өгөөж өгж өгнө үгүй юу гэдгийг нийгэмд ямар байна вэ гэдгийг нь одоо их хурл засгийн газраас бол одоо тогтмол хяналт тавиад явах хэрэгтэй. За төрийн банкны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурлаар удахгүй хэлэлцүүлнэ. Мөн Хөгжлийн банкнд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг олон нийтэд ил болгосон. Энэ асуудлыг ч гэсэн улсын хурлаар хэлэлцүүлэх юм. Ингэснээр олон зүйл тодорхой болно гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа. Монгол улсын олон жилийн хүчин зүтгэл идэвхтэй санаачлагын үр дүнд Монгол Орос Хятадын эдийн засгийн коридор хөтөлбөр батлагдсан. Аз Европын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын судалгаа хөрөнгө оруулалтын төвийг байгуулах санаачлагыг ч Монголын талаас гаргасан байгаа. Тэгвэл энэ ажил ямар хацтай байгаа талаар бид сурвалжлаа. Өнгөрсөн оны 6 дугаар сард Өзбекистаны нийслэл Ташкент хотноо Орос, Хятад, Монгол 3 улсын ерөнхийлөгч эдийн засгийн коридор хөтөлбөрийг баталсан. Төмөр замын төв, баруун зүүн хойд коридор, 3 улсын дамнсан хурдны зам, автозамын коридор. За 3 талд логистикийн төв, үйлдвэрийн хамтарсан кластер, эдийн засгийн жишг бүс байгуулах, боомтуудыг шинжлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ үүсгэх, байгаль орчин хүнс, шинжлэх ухаан, хүмүүнлэх, хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарт хэрэгжүүлэх 32 мега төсөл хөтөлбөрт багтсан юм а. За үүнийг хэрэгжүүлэх олон улсын төвийг байгуулах асуудлыг хөндөж байна. Энэ програмыг хэрэгжүүлэх талаар одоо манай талаас бол манай гадаад харилцааны яам, за Оросын талаас бол Оросын эдийн засгийн хөгжлийн яам, Хятадын талаас бол Хятадын хөгжил шинтгэлийн хороо хариуцах ёстой. За юуны өмнө бол энэ ажлыг хариуцсан одоо төсөл хөрөнгө оруулалтын судалгааны төв гэсэн тийм байгууллага байгуулах ёстой. За энэ байгууллагыг яаж байгуулах гэдэг асуудлыг ойрын үед бол ярьж байгаа. Юу нь удахгүй энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Энэ төв нь одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын байгууллага байх юм. Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор хөтөлбөрт 32 мега төсөл Оросны 13 дэд үтц, за үүнээс 8 төмөр замын дэд үтцтэй холбоотой төсөл байгаамаа. За 3 улсын хөтөлбөр бүх талын ойлголцол зөвшөлтсөлгүйгээр хөдлөх боломжгүй. За хөтөлбөрийн эхний үр дүн 2017 оноос харагдаж эхэлнэ гэж мэдээлж байна.
Оросын албаны улсын эдийн засгийн хөгжлийн яамныхантай 2 удаа уулзаад үндсэндээ энэ эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрхэн хөтлөх вэ? Тэгээд ялангуяа энэ хөтөлбөр тусгацсан тэр төвийг хөрөнгө оруулалт зураг төслийн судалгааны төв байгаа. Энэ төвийг одоо байгуулах асуудал дээр бид нар саналаа солилцсон. Ер нь бол Оросын төлөө бол энэ төвийг бол Монголд байгуулахад бол зарчмын үед бол бас дэмжих ийм байр суурьтай байж байгаа. За ингээд бид бол ойрын үед бол одоо хятадын талтай ингээд 3 талаараа бас уулзч энэ санал бодлоо ингэж ярилцахаар ингээд явж байна. Эдийн засгийн коридор нь Хятадын талын торгоны зам санаачлага, Оросын талын Транс Евразийн бүсийн хөгжил санаачлага, за Монгол улсын талын зам хөтөлбөрийг нийлүүлсэн томоохон хөтөлбөрөө. Тухайлбал Орос Хятадын хоорондын бараа хэрэглэлтийг 2020 он гэхэд $200 тэрбум түргэхээр төлөвлөж байгаа. Хөрш гүрнүүдийн инэмэтэй бодлогод нийцэх, Монголын нутгаар дамжих төмөр зам, автох зам, агаарын зам, хийн хоолой зэрэг томоохон төслүүдэд санаачлагтай ажиллах шаардлага байгааг хэлж байна. Одоо жилд бид нэг сая 500 тонн ачаал транзит ачаа зөөж байгаа байхгүй. Энэ бол баг гэж үзэж байна. Ягаад гэвэл Хятадаас за Азийн орнуудаас Европ руу жилдээ $600 тэрбум хэмжээний бараа Европ руу хөргөж байгаа байхгүй. Гол нь бол далаагаар тээвэрлж хөргөж байгаа. За далаагаар тээвэрлж хөргөхэд одоо хэдийгээр хямдчихсан удаа дараа яд 45 хоног. Хэрвээ манайхаар Орос улбаны улсаар дамжуулж хөргөх юм бол 2-3 хоног. Гэхдээ жоохон өртөг өндөр тусна. Гэхдээ ашигтай гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бид нар бол одоо тариф мөнгөний бодлого дээр бас уян хатаанд хандах хэрэгтэй. Нөгөө талаас яах вэ гэхээр өөрсдийнхөө төмөр замын дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Монгол орны баруун зүүн хэсгээр 2 хөрш орныг холбосон төмөр зам барих төслүүд яригддаг. Оросын улбаны улсын Кизил хотоос манай Улаангом ховд булганыг дайруулад Хятадын Өрөмж хот хүртэл 1800 км төмөр зам барих урьдчилсан тээ зүй хийсэн. За энэ төслийг хэрэгжүүлж чадвал манай төмөр замын тээвэрлэлт их хэмжээгээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. За мөн Орос Хятадыг холбосон хурдны авто замыг $12 тэрбум барих төсөл яригддаг. Энэ мэт асуудалд Монголын талын санаачлагыг ихээхэн нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна уу? За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, замын хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалт, торгуул, шийтгэл, хариуцлага хэд дахин нэмэгдсэн гэж үздэг. Гэхдээ энэ хуулийн зарим заалтыг шинжлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул хууль зүйн яам хуулийн төсөл санаачилсан. Үүнтэй холбогдуулан бид замын цагдаагийн албанаас тодруулга авлаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан. За шинэ хууль хэрэгжээд жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хуулийн цоорхоо гэж хэлж болох асуудал гараад байгаа нь согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон хүнд ямар албан тушаалтан хариуцлагад ноогдуулах нь тодорхойгүй болсноос хойш ял шийтгэл авших нөхцөл бүрдсэн гэж үздэг. За энэ алдааг засахын тулд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл одоо улсын их хурлаар хэлцэгдэж байгаамаа. За ерөнхийдөө хууль хэрэгжиж ирснээс хойш өнөөдөр хүртэл нэг улсын хэмжээнд 5,000 гаруй иргэн давтан энэ зөрчлийг гаргасагтай агуулгад бүртгэгдсэн. За ингээд нөгөө зөрчил хууль хугацаа буюу зөрчил илрүүлснээс хойш 3 сарын хугацаанд хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн шалтгаанаар одоо 4,000 гаруй гэдэг үндсэндээ шийтгэдэг өнгөрсөн. Одоо яг цагдаагийн байгууллага замын цагдаагийн алтны хэмжээнд бол 800 гаруй иргэний энэ асуудал хуулийнхаа хугацаанд ингээд шалгагдаад ингээд явж байгаа. Өгмөсөн хуулийн төсөл маань одоо хэрвээ батлагдах юм бол одоо энэ давтан зөрчил гаргаж байгаа хүмүүс бол 7-30 хоног баривчлагтана гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодох асуудлыг зэгцэлснээр хууль эрх зүйтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдэнэ. За энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш замын хөдөлгөөний аливаа зөрчил гэмт хэрэгтэй холбоотой торгуул шийтгэл нэмэгдсэн тул хөдөлгөөний аюулгүй байдал эрс дээшилсэн гэдгийг онцолж байгаамаа. Сүүлийн 2 жилээс Монгол улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг осол маань бас буурсан хэрэг үзүүлэлт гарсан. 2016 оны байдлаар бол хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1782 гарч бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөнхтэй харьцуулахад бас 11.3% буурсан. За ослын гэмтлийн улмаас нас орсон хүний тоо 399 байгаа нь бол өнгөрсөн онтойгоо харьцуулахад бас 7%. Гэмтсэн хүний тоо 9.8% буурсан юм хэрэг үзүүлэлт гарсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас гадна замын хөдөлгөөний
дүрмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 12 удаа дүрмд өөрчлөлт оруулсан байдаг. За энэ удаад хурдны замын тухай болон баруун гар тийш байнга ногоон гэрлэр зорчихтой холбоотой болон бусад хэд хэдэн дүрмд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдээд байгаа юм байна. За мөн орон нутгийн замд 50 км тутамд замын цагдаагийн байнгын пост ажиллуулах шаардлага байгааг хэлж байна. Хөтөлбөр хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. Өмнө говийн хөгжилд бидний оролцоо дэвжээ тэмцээн 15 байгууллагын 90 гишүүний дунд амжилттай болж өндөрлөө. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар өмнө говьчуудад тулгамдж байгаа асуудал бэрхшээл түүнийг шийдэх арга замыг олон өнцгөөс харж шийдвэрлэх боломж бүрдсэн юм а. Өмнө говь аймгийн төв Далан задга хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд оюуны дэвжээ 2017 тэмцээн өмнө говийн хөгжилд бидний оролцоо уряндор амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд энэ жил 15 баг оролцож 2 өдрийн турш мэдчилгээ, гэрийн даалгавар, урлагийн номер, асуулт хариулт гэсэн үндсэн 4 төрлөөр өөрсдийн авьяас, ур чадвар, оюун ухаанаа дайчлан өрсөлдлөө. Дэвжээ тэмцээний гол зорилго нь Өмнө говь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагад ажиллагчдын нэн тэргүүн тулгамдаад байгаа асуудлуудыг өөрсдийн салбарын онцлогт уялдуулан илэрхийлэх гэрийн даалгавар байлаа. Хөгжлийн бэрхшээлээр ирдэг ажлын байрны асуудал, хөгжлийн бэрхшээлээр ирдэг хөгжлийн төвийн асуудал, олон ажилтай орлоготой болох сайхан амьдрах баг гадаа өмнө говийн ч баг гадаадын Швейцар гэж ирдэг байхгүй. Үнэхээр л бид нар Швейцар оронд амьдрахаар зориод тэр ногоо гэгтэл генсийн түүхэнд бичгдгээр болоо. Тэгээ бид бол ер нь аливаа тэмцээн оролтоонд байр ажлынхээс илүүтэй оролцоно гэдэг бол хамгийн чухал, оролцоотой байгаад өөрсдийнхөө дуу хоолой үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг бол хамгийн чухал байдаг. Бүх багуудын гэрийн даалгавартай харуулсан санал санаачлагыг нэгтгэж Өмнө говь аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа асуудал бол утааны асуудал гэж үзэж аймгийн засаг даргад энэ талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх санаачлагыг Өмнө говь аймгийн засаг даргын тамгын газрын даргад гардууллаа. Хобби сургууль бүх хичээлээ Монгол англи хэл дээр хослуулан заадгаар онцлогтой. Сургуулийн нэрэмжит англи хэлний 14 дугаар олимпиадад 873-аас сурч оролцсон англи хэлний мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Тус олимпиад сурагчдын үгийн сан дүрмийн мэдлэг, унших, сонсох, ярих чадварыг сордог. За энэ жилийн хувьд шалгарсан сурагчдаас эссе бичих чадварын шалгалт нэмж авсан байна. Хагдсангуугаар нэг цөөн хідэн сургууль давмгайлах хандлагатай юм илүү гардаг. Ялангуяа төрийн өмчийн сургуулийн хувьд бол нэг хоёр сургуулийн хувьд нэлээд өндөр шагнал аваад бусад сургуулиуд нь арай хоцсон ч ийм үзэгдэл ажиглагдаад байдаг байсан болвол энэ жилийн хувьд бараг л анги болгоны төрөв улсын сурагчид бол өөр сургуулиудаас байгаа онцлогтой байна. Тэгэхээр ер нь улс даяараа англи хэлний боловсролын төвшинж жигдхэн болж ярьж байгаа өрсөлдөөн улам ширүүн болох хандлагатай байна гэсэн ийм байна. Хобби сургууль математик, түүх, уран зохиол, газар зүй зэрэг бүх хичээлийг монгол англи хэл дээр хослуулан заадаг. Хүүхдэд багаас нь англи хэл заах нь үр дүнтэй байдаг тухай тус сургуулийн багш нар хэлж байна. Буюу 6 настай сурагчидтай эхлэн англи хэлийг монгол хэлтэй давхар унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 чадварыг англиар эзэмшүүлдэг. Мөн дээрээс нь 1-р ангиасаа эхлэн ярианы хичээлийг гадаад багш ордог онцлогтой. Ингэснээрээ сурагчид яг гадаад хэлийг сурах үндсэн чадварыг 6 нас буюу яг тохирсон наснда сурч эхэлдгээр онцлог. Дэлхийн нийтийн судалгаанаас авч үзэх юм бол сурагчдын хэл сурах хамгийн тохиромжтой нас нь 6 нас гэсэн байдаг. Here at Hobby School, Монгол хүүхдүүд гадаад хэл сурах авьяастай, ой тогтоолт сайтай хичээнгүй байдаг. Сурагчид хичээлийн цагаар англи хэлээ байнга сайжруулж байна. Хобби сургууль англи хэлний алифбад зохион байгуулдаг нь үр өгөөж ихтэй. Сурагчид өөрийн төвшнгөө мэдэж англи хэлний дүрмийн мэдлэгээ улам сайжруулж байна. Хобби сургуулийн хувьд англи хэлний сургалттай сургууль гэдгээрээ гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгдөг байна. Гадны улс оронд болж байгаа илтгэлийн уралдаанд сурагчдаа байнга оролцуулж хөгжүүлдэг байна. Өнөөдрийн хооронд өрнсөн үйл явдлын мэдээлэл сургалаа. Хөтлөөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Оройн дөрөв үзэгчтэй дэлхийн мэдээ танилцуулъя. Оросын холбооны улс Америк нэгдсэн улсын тагнуулын төв байгууллагын дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн няцааж байна. Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллага Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг Дональд Трампыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нь туслах зорилгоор цахим хадлагыг удирдан явуулсан гэсэн дүгнэлт гаргасан нь баримт нотлохоогүй ор үндэслэлгүй зүйл гэж Кремль мэдгдсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Америк нэгдсэн улсын үндэсний тагнуулын байгууллагын захирагчийн ажлын албанаас Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинийг Америк нэгдсэн улсын арчилсан намаас ерөнхийлөгчөд нэр дэвссэн Хиллари Клинтоны багийнхны хэрэглэж байсан компьютерийн мэдээллийг хакердаж авах ажлыг удирдсан гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Гэвч Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Америкийн нэгдсэн улсын энэхүү дүгнэлтийг ор үндэсгүй зүйл хэмээн няцааж, иймэрхүү дүгнэлтийг улсын аюулгүй байдлын төв байгууллагын ажил гэж үзэхэд бэрх юмаа гэсэн мэдгдлийг хийсэн байна. Мөн Песков Америкийн нэгдсэн улс удахгүй шин засаг захиргаатай болно. Энэ засаг захиргаа яриа хэлэлцээ явуулахад маш ухаалаг алхмууд хийх болов уу гэж таамаглаж байгаагаа мэдгдэлтэй онцолсон байна. Оросын албаны улсын тэнгисийн цэрэг алс дорндын хүрээлийн арлуудад тэнгисийн цэргийн бааз байгуулах боломжийг дахин судлахаар болсон тухайга мэдгдлээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард Оросын тэнгисийн цэрэг хүрээлийн цуваа 4 арлын нэгд нь судалгаа явуулсан юм. Оросын цэргийн мэрэгжилтэн шинжээчид тус бүсэд 1 сар гаруй хугацаанд судалгаа шинжилгээ хийсний дүнд агаарын нислэгийн зурвас байгуулах боломжийг судалсан юм. Гэхдээ энэ оны 6-аас 9 дугаар сарын хооронд тус аралд дахин судалгаа хийх шаардлагатай болсон гэж Оросын номхон далайн тэнгисийн флотоос мэдэгдсэн байна. Одоогоор Оросын тэнгисийн цэргийнхэн судалгаа хийх наривчлсан төлөвлөгөөгөө гаргасан байна. Оросын албаны улсын арим хүрээлийн арлуудад цэргийн дэд бүтэц байгуулах, байрлуулах чиглэлд сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж байгаа. Одоогоор хүрээлийн 2 аралд буужингаас хамгаалах шин системээ байрлуулад байгаамаа. Гэвч Оросын албаны улстай хүрээлийн арлуудын эзэмшлийн асуудлаар газар нутгийн маргаан хийдэг Япон улсын засгийн газар тэдгээр арлуудыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн байр суурь хадгалж байна. Японы зарим шинжээчид Оросын албаны улс хойд тэнгис дэх олон улсын ашиг сонирхол нэмэгдэж байгаа. Ийм үед тус бүс нутагдах Хятадын усан онгоцуудын хөдөлгөөнийг ойроос харж ажиглахын тулд алс дорндодох цэргийн дэд бүтцээ нэмэгдүүлэхийг чармааж байна гэж дүгнсэн байна. Бүгд найрамд Хятад ард улс авилгатай тэмцэх ажлынхаа хүрээнд ойролцоогоор 1.2 сая хүнд шийтгэл ноногдуулж, цаашид засгийн газар нь авилга хэл ахуулыг таслан зогсоохын төлөөх чармаалтаа нэмэгдүүлэн, авилгын эсрэг үйл ажиллагааг хөлийн чандад нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдгдсэн байна. 2014 онд Тэнгэрийн сүлжээ ажиллагаа нэртэйгээр эхлүүлсэн энэхүү кампанийн хүрээнд Хятадын засгийн газар дэлхийн 70 гаруй орноос 2600 гаруй хүнийг авилга хэл ахуйтай холбогдуулан эх орондоо авчирч 8.6 тэрбум юанийн өртөг бүхий эд хөрөнгийг илрүүлэн хураасан гэж Хятадын коммунист намын сахилгын хорооны мэдэгдэлд онцоллоо. Хятадын эрх баригчид авилгын эсрэг тэмцлээ дотооддоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөлийн чандаас авилгачдыг олж эх орондоо ял шийтгэл хүлээлгэх чиглэлд илүү өндөр ач холбогдол өгөх зорилтыг тавьж байна. Хятад нь дэлхийн 48 улс оронтой тэр дундаа Испани, Итали, Франц зэрэг улс орнуудтай ялтан солилцох гэрээтэй юм байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хуулийн цорхой хоёр талын ялтан солилцох гэрээгүй зэргээс үүдэж авилга авсан Хятадын албан тушаалтнууд ялт зэмлэлээс зайлсхийж Америкийн нэгдсэн улс, Канада, Австрали зэрэг улс орнууд руу ихэвчлэн гардаг байсан байна. Хятадын эрх баригчид авилга авч хөлийн чандад гарсан өндөр албан тушаалын хүнийг эрен сурвалжлах нэрсийн жагсаалтанд оруулснаа олон улсад бас зарлаад байгаамаа. Хятадын эрх баригчид авилга авч хөлийн чандад гарсан өндөр албан тушаалын 100 хүнийг эрен сурвалжлах нэрсийн жагсаалтанд оруулснаа олон улсад бас зарлаад байгаа юм а. Хятадын коммунист намын сахилгын хорооны тайланд бичснээр бол 2016 онд Хятадд авилга хэл ахуйтай холбоотой хэрэг 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. Мөн 2016 онд Хятадд авилга хэл ахуулын хэрэгт оролцсон гэдгээ хүлээсэн 57 мянган тохиолдол бүртгэгджээ. Хятадын төрийн мэдлийн China Daily сонинд мэдээлснээр бол 2016 онд Хятад улсад төрийн 410 гаруй мянган хүн авилга хэл ахуулын хэрэгээр шийтгэгдснээс 76 нь төрийн сайд зэрэг өндөр дээд албан тушаалтнууд байсан байна. Хятадын дарга Си Цзиньпин 2012 онд төрийн эрх мэдлийг авсныхаа дараагаар эхлүүлсэн авилгатай тэмцэх энэхүү ажиллагаа улам өргөжөж үр дүнгээч сайн үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэх болсон юм а. Хятадын коммунист намын сахилгын хороо авилга хэл хахуул цэцэглэх орчныг бий болгодог тогтолцоог шинжлэх зорилтынхаа хүрээнд үндэсний хяналт хууль хэрэгжүүлэх хороо байгуулахаар амлаж байгаа юм байна. Шинээр байгуулах энэхүү хороо нь авилга хэл хахуул бий болохоос урьдчилан сэргийлэх байгууллагууд, удирдах газрууд, хилцүүдийг нэгтгэж ажиллах юм байна. Бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн яам Тайваны удирдагч Цай Инвэнийг Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намын хууль тогтоогчдод уулзалт хийснийхин төлөө шүүмжилсэн мэдгдэл гаргажээ. Хятад улс нэг Хятад бодлогыг дагаж мөрдөхийг Америкийн нэгдсэн улсад уриалж байгааг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан өчигдөр хэвлэлийн баг хурал зарлан мэдгдсэн байна. Тайваны удирдагч Цай Инвэн өнгөрсөн амралтын өдөр Латин Америкийн улс орнууд руу айлчлаар явах замдаа Америкийн Техас мужийн Хьюстон хотод бүгд найрамдах намын гишүүдтэй уулзалт хийсэн юм а. Хятадын энэхүү мэдэгдэлд Америкийн нэгдсэн улс Хятад Америкийн харилцаанд сэв суулгахгүй байх, Тайваны хоолойн инх тайван тогтвортой байдалд занл хийхгүй тулд Тайваны асуудалд болгоомжтой хандах нь зүйтэйгч онцлон тэмдэглэжээ. Мэдэгдлийн төгсгөлд бүгд найрамд Хятад ард улс Тайваны удирдагч болон Америкийн нэгдсэн улсын засгийн газрын ямар ч албан тушаалтан хоорондын альва харилцаа холбоог хүчтэй эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Харин Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намын улс төрч Тэд Крузийг Цай Инвэнтэй уулзахгүй байхыг уриалсан албан загтлын талаар ямар нэг байр суурь хэлээгүй байна.
Хятадын засгийн газар мэдээлэл хийхээс өмнө Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намын нөлөө бүхий улс төрч Тед Круз Хятадын талаас Тайваны удирдагчтай уулзахгүй байх тухай уриалгыг бичгээр ирүүлсэн болохыг баталсан тухай олон улсын томоохон хэвлэлүүдээр мэдээлсэн юм а. Тед Крузийн хувьд Америкийн нэгдсэн улсын ард түмэн ирсэн зочинтойгоо уулзах эсэх шийдвэрээ өөрөөсөө гаргах эрхтэй гэдгийг Хятад улс ойлгох нь зүйтэй гэж хэвлэлд мэдэгдсэн юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн сард Тайваны удирдагчийн баяр хүргэж залгасан дуудлагыг хүлээн авсан нь Бээжингийн дург үзлийг төрүүлсэн юм а. Америкийн нэгдсэн улс Тайванаас харилцаагаа таслаж бүгд найрамдагтад ард улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Бээжингийн нэг Хятад бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм а. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерийг цагаан ордны ахлах зөвлөхөд нэр дэвшүүлж байна. Трампын энэ томилгоо үл хөдлөх хөрөнгийн салбарт манлайлагч залууг Америкийн дотоод болон гадаад бодлого, ялангуяа ойрогт орондын асуудал, худалдааны хэлэлцээг урагшлуулахад голлох үүрэгтэй ажилдаг ахлах зөвлөхийн албан тушаалд хүргэж байна. 36 настай Кушнер нь Дональд Трампын түүний сонгуулийн кампаниг амжилттай явуулж түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэгдэж байгаамаа. Мөн Дональд Трампын ууган охин Иванка Трамптай гэрэлсэн Кушнер нь бизнесийн салбарт өргөн мэдлэгтэй гэж үнэлэгддэг юм байна. Сонгуулиас хойш Кушнер Трампын багийн гадны засгийн газруудтай харилцах, Израилийн албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоох, Британий гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалт хийх зэрэгт гол үүрэг гүйцэтгэгчийн нэг байсан байна. Харин сонгуулийн кампанийн үеэр эцгийнхээ гол зөвлөгч нь байсан Иванка Трамп цагаан ордонд албан тушаал хашихгүй гэж Трампын багийнхан мэдэгджээ. Америкийн нэгдсэн улсын арчилсан намынхан Трампыг улс төрийн талбарт туршлагагүй Кушнерийг ахлах зөвлөхөд нэр дэвшүүлсэн энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байгаагийн зэрэгцээ түүнийг хамаатан саднаа төрийн хариуцлагатай өндөр албан тушаалт томилгыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн мэдгдлийг гаргасан байна. Гэвч Дональд Трампын багийн гишүүд төрөл төрөстөө төрийн өндөр албан тушаалд томилхыг хориглох тухай хууль нь цагаан ордны албан тушаалд бол хамаарахгүй гэж ингэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад засгийн газрын албан тушаалтнууд ямар нэгэн бизнес эрхэлж ашиг хүртэж болохгүй гэсэн ёс зүйн хууль үйлчилдэг. Иймд хэрвээ Кушнер цагаан ордонд ажиллахаар болвол үл хөдлөх хөрөнгийн бизнесийн компанийн захирлын албан тушаалаасаа татгалзах болно гэж Кушнерийн өмгөөлөгч Трампын шийдвэрийн өмнөхөн мэдэгдэл гаргасан байна. Бизнесмен тэрбумтан Дональд Трамп энэ сарын 20-ны өдөр тангаргаа өргөж Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч болох юм а. Цагаан ордны албан тушаалын томилгоог Сенат заавал батлах шаардлагагүй байдаг. Цагаан ордны албан тушаалын орон тоог тангараг өргөх ёслолоос өмнө бүрдүүлэх ёстой байдаг юм а. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Умард Солонгосыг төв алгасагч баллистик пуужин хизээ мөдгөө туршихын гэсэн болгоомжлолын үүднээс цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Умард Солонгос төв алгасагч баллистик пуужингаа удирдагч Кимчин ууны тогтоосон ямар ч байршлаас хизээч хөөргөж магадгүй гэдгээ сая нэм гарагт мэдгдсэн юм а. Мөн Умард Солонгосын залуу удирдагч шинэ жилийн мэндчилгээний үгэндээ ч улс орн нь төв дамнах хүчин чадалтай пуужин турших бэлтгэл ажлыг үндсэндээ дуусж байгаа тухай онцолж мэдгдсэн. Пхеньяны эдгээр мэдээллийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам бодит үндэслэлтэй гэж үзээд тус улсын үйл хөдлөл бүрийг ойроос ажиглаж байгаа гэдгээ бас мэдэгдэж байна. Гэхдээ өмнөдийн тал хойд хөршийнхөө төв алгасагч пуужингийн технологиг тодорхой түвшинд хүрсэн, гэхдээ бол дэвшилтэд түвшинд ахиж хүрээгүй гэж ингэж үзэж байгаа юм байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын ив нэгдлийн яам мөн хэвлэлийн бахурал зарлаж Умард Солонгос Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолыг ухтаж улс орныхын эсрэг баримтлаж байгаа байр сууриа өөрчлөлт нь Вашингтонд шахалт үзүүлэх зорилгоор төв алгасагч пуужин хөөргөх асуудлыг гаргаж тавьж байна гэсэн таамгийг дэвшүүлсэн байна. Үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр олон улсын хүрээнд анхаарал татж байгаа гол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Биднийг сонгоодж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэн спортын мэдээлэл хүлээн авна уу? Орон өндрөг эрхэм үзэгчдээ мегмар гараг спортын мэдээ сурвалжлагууд эхэлж байна. Монголын бокс спортын тамирчид 1972 оны Мюнхний зуны олимпийн наадмаас эхлэн зуны олимпийн наадамд оролцож гисэн түүхтэй билээ. Тэр олимпийн наадамд манай 10 тамирчин анх удаага олимпийн наадмын рингэн дээр өрсөлдөхөд хамгийн хөнгөнжийн буюу 48 кг-ийн жинт оролцсон тоглож байсан нэртэй боксчин Монголын боксын шилдэг дасгалжуулагч Вандуй Батбаяр агсны нэрэмжит Монголын бокс 2017 оны насан туршидтын улсын аваргын тэмцээн өнөөдөр спортын төвөртний А танхимд эхэллээ. Монголын боксын насан туршидтын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн 1976 оноос харин эмэгтэйчүүдийн тухайд улсын аварга шалгаруулах насан туршидтын тэмцээн 1997 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн юм а. Өнөөдөр тэмцээний эхний өдөр нийт 44 тулаан боллоо.
Өнгөрсөн 20 дугаар зууны мандаа дасгалжуулагч Монгол улсын гавьяа дасгалжуулагч Вандуин Батбаяр агсны нэрэмжид Монголын бокс 2017 оны насан туршид улсын аваргын тэмцээнд хот хөдөөгийн 39 байгууллага клубын эмэгтэй 60 эрэгтэй 141 нийтдээ 201 тамирчин ур чадвар сорж байна. Энэ жилийн тэмцээний тухайд 2017 он зохиогдох насан туршид улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн 3 дахь төрлөлөн явагдаж, олон улсын жишгээр урдсан шатны тулаанууд 2 рингэн дээр зохиогдож байгаагаараа гол онцлогтой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд Ширэнбэйли клубын Осурмаа, Хангайтан клубын Мөнгөн гэрлийг сүлдээ спортын хорооны Даваасран, Биржицгийг, Цэлэнг аймгийн тамирчин Мөнхөслөн сүлдээ спортын хорооны тамирчин Баяр Жаргалыг, эрэгтэйчүүдийн 49 кг хэмжээнд Баянгол дүүргийн тамирчин Мөнхөрдөн, Эрдэнэт боксинг клубын тамирчин Өнүүлтийг, Ког клубын тамирчин Жамбат, Бямбодоржиг, Хөгчөн клубын тамирчин Идэр Заяа, Баянгор аймгийн тамирчин Далай Цэрэнг, 52 кг хэмжээнд аврагч спортын хорооны тамирчин Цэнцүрэн, Баян Улгийн аймгийн тамирчин Жалдасбекийг, Од клубын тамирчин Ариун Баяр, Алдар спортын хорооны тамирчин Мегмодоржиг, Баянгор аймгийн тамирчин Инхтөр, Эхлэл клубын тамирчин Тэмүүжинг, Хөгчөн клубын тамирчин Батнасан, Баян Улгийн аймгийн тамирчин Маликийг, Баянгол дүүргийн тамирчин Анх Баяр, Хангард спорт клубын тамирчин Өсөх Баярыг тус ясан амжилтаар улсын аварга шалгаруулах тэмцээний эхний тулаанууд эхэллээ. Гүйлтийн дэшүүр 2017 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр хандгайтдах мөсөн гулгуурын талбайд боллоо. Монголын дэшүүрийн холбооноос 5 орчим жил завсарлаад байсан Ахмадын улсын аваргын тэмцээнийг ахин сэргээж 2 жилийн өмнөөс уламжлуулган зохион байгуулж байгаа юм а. Тэмцээнд 30-аас дээш насныхан амрагдаж 8 насны ангиллаар жаргар Ахмад тамирчид хурцсарлоо. Хамгийн ахмад нь энэ жил 85 настай Ахмад тамирчин Жанчууга уралдаж 65-аас дээш насны Ахмад тамирчдын ангиллалдаа 3 дугаар байр эзэлсэн байна. Энэ тэмцээний 30-аас 34 наснд эмэгтэйчүүдээс Мөнх Чимэг, эрэгтэйчүүдээс Баасан Дорж, 35-аас 39 наснд эмэгтэйчүүдээс Гүндэгмаа, эрэгтэйчүүдээс Батнаран, 40-аас 44 наснд эмэгтэйчүүдээс Нармандах, эрэгтэйчүүдээс Сансарвэлэг, 45-аас 49 наснд эмэгтэйчүүдээс Дэмбэрэлмаа, эрэгтэйчүүдээс Чулуун нар төрүүлж улсын аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. 1968 онд Францын Греноблд болсон өвлийн 10 дугаар олимпиад Монголын дэшүүрчдийн багийг дасгалжуулж оролцож байлаа. Манай багийн тамирчид одоо гавьяат мастер болсон Тэнд, гавьяат мастер Дашним, олон улсын хэмжээний мастер Жалба ийм 3 тамирчинтай оролцож байлаа. Энэ спортоор хичээлэх бол эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. Тэр ялангуяа уушиг амьсгалын замын эрхтнүүдийг сайжруулдаг. Тэгэл ер нь бие организмд бол маш сайн нөлөөлтэй сайн спорт, сайхан спорт, цэвэр хийх гоё спорт байгаа юм. Энэ спортоор хичээсэн хүүхдүүд ер нь оюуныхаа тал дээр ч гэсэн, бие бэлтрийн тал дээр ч гэсэн маш их дэвшил гардаг, улам илүү хөгждөг. Гүйлтийн дэшүүр 2017 оны Ахмадын улсын аваргын тэмцээний 50-аас 54 наснд эмэгтэйчүүдээс Баярхөө, эрэгтэйчүүдээс Хүрлбаатар, 55-аас 59 наснд эрэгтэйчүүдээс Энхбаяр, 60-аас 64 наснд эмэгтэйчүүдээс Оюунсүрэн, эрэгтэйчүүдээс Самданхүү, 65-аас дээш наснд эмэгтэйчүүдээс спортын мастер Долгорсүрэн, эрэгтэйчүүдээс 1964 оны Инсбрук, 1968 оны Францын Греноблийн өвлийн олимпийн наадамд их орноо төлөөлөн оролцож хурцсарж байсан Ахмад тамирчин олон улсын хэмжээний мастер Жалбанаар аваргалжээ. Олон улсын олимпийн холбооноос өнгөрсөн шөнө 2016 оны шилдэг тамирчнаа тодруулж зарлалаа. Тус холбооноос өмнө нь алдарт Франц футбол сэтгүүлийн газартай хамтран алтан бөмбөгийн эзнийг шалгаруулдаг байсан бол энэ уламжлал энэ жил эвдэгдэж Франц футбол сэтгүүлийн газраас шинэ оны босгон дээр шилдэг тамирчныг шалгаруулж Кристиано Роналдо алтан бөмбөг шагналын эзнээр 4 дахь удаага тодорсон билээ. Швейцарын Цюрих хотын олон улсын олимпийн холбооны байранд болсон энэхүү ёслолд олимпийн спортын үе үеийн олон алдартнууд хүрэн цуглалаа. Харин бэлэгдлийн 11 тамирчны бүрэлдэхүүнд багтах боломжтой байсан Лионел Месси, Андре Иньеста, Луис Суарес, Неймар нарын Барселона клубын шилдэг тамирчид хүрэлцэн ирж оролцож чадсангүй. Тэдний хувьд энэ сарын 11-нд буюу маргааш Испаний цамын тэмцээнд Атлетик Билбао клубын багтай хариу тоглолт хийх учраас ёслолын ажиллагаанд оролцох боломжгүй болжээ. Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагчийн шагналд өнгөрсөн онд Испани Реал Мадрид клубын хамтаар 3 цом хүртсэн Зинедин Зидан, Английн аварга Лестер Сити багийн дасгалжуулагч Клаудио Раньери, Португалийн шгшөөгийг удирдах Европын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн дасгалжуулагч Фернандо Сантуш нар сүүлийн шатанд шалгараад байсан. 2016 оны шилдэг дасгалжуулагчаар Итали мэргэжилтэн Клаудио Раньери тодорлоо хэний ч таамаглаагүй амжилтыг үзүүлж Английн Премьер Лигийн аваргын цомыг хүртэж чадсан түүнд алдарт Диего Армандо Марадона шагналыг нь гардуулж өгчээ.
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналд Германы шгшаваг болон Байерн Мюнхен клубын Миланы Берингер, Америкийн нэгдсэн улсын шгшаваг болон Хьюстон Дэш клубын Карл Ллойд, дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгч нар шалгарч байсан бүсгүй Бразилийн шгшаваг болон Шведийн Росенгорд клубын товтлогч Марта нар эцсийн шатанд тунан үлдээд байсан юм а. Энэ удаад Карл Ллойд дэлхийн шилдэгээр тодорч 2 дахь жилдээ дараалан энэ шагналын эзэн боллоо. Харин олон улсын хөлбөмбөгийн албаноос анх удаа биедээ зохион байгуулсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шалгаруулах ёслолын шилдэг хөлбөмбөгч нар Португалийн шгшаваг Испани эзэн хааны Реал Мадридогийн тоглогч Криштиан Роналдо шалгарлаа. Тэрээр эцсийн шатны шалгаруулалтанд Лионел Месси болон Атлетико Мадридын Антуан Гризман нарыг яснаар дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөр тодорлоо. Шинэ оны эхнээс гараагаа эхэлсэн алдарт Дакаралийн уралдаан үргэлжилж байна. Тус уралдааны 7 дахь гараа болж 4 төрлийн гарааны ялагчид тодорлоо. Дакаралийн 2017 уралдааны 7 дугаар гараа. Энэ гарааны мотоциклийн төрөлд Америкийн нэгдсэн улсын тамирчин Хондавагийн гишүүн Рики Бребек тэргүүллээ. 7 гарааны дараах нийлбэр дүнгээр Дакаралийн 2017 уралдааныг мотоциклийн төрөлд Их Британий тамирчин Кетембагийн гишүүн Сэм Сандерленд манлайлж байна. Харин 4 дугуйтын төрөлд Орос улбаны улсын тамирчин Ямахагийн гишүүн Сергей Карьякин тэргүүллээ. Түүний хувьд 7 гарааны дараах нийлбэр дүнгээр энэ төрөлд энэ уралдааныг тэргүүлж яваа юм а. Jeep автомашины ангилалд Францын Peugeot-гийнхан тэргүүллээ. Францын Peugeot-гийнхны хувьд энэ төрөлдөө энэ уралдааныг 7 гарааны дараах нийлбэр дүнгээрээ тэргүүлэгчийн байр суурь хадгалсан явж байгаа юм а. Харин Дакаралийн 2017 олон улсын уралдааны 7 дугаар гараанд ачааны автомашины төрөлд Орос улбаны улсын КамАЗ-гийнхан тэргүүллээ. Энэ багийн бүрэлдэхүүнд Дмитрий Сотников, Игорь Леонов, Руслан Ахмедеев нарын тамирчид уралдаж байгаа юм а. За тэдний хувьд 7 дугаар гараанд манлайлсан ч нийлбэр дүнгээрээ 7 дугаар гарааны дараах байдлаар 2 дугаар байрт явж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын ивэлдор түншлэл 2017 нэртэй зорилт төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш сургууль хүмүүжүүлэгчид удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдаж байгаа спортын тэмцээн өнөөдөр тус дүүргийн 49 дугаар сургуулийн спортын танхимд нээлттэй хийж эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн багш сургууль хүмүүжүүлэгчид төдийгүй Хинтээ аймаг, Өвөр Монголын Өр Төцсхооны багш сургууль хүмүүжүүлэгчид ирж ур чадвар сорин өрсөлдөж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн санаачлагаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд төрийн болон хувийн хвшлийн цэцэрлэгүүд бүс нутгийн төвшөнд хамтран ажиллах, туршлага солилцох, салбарын ажилтаа албаа агчдынхаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор олон чиглэлээр нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байна. За эдгээр энийг өнөөдөр хамтдаа нөхөрлийн хүрээнд дор волейболын тэмцээнээр үргэлжиллээ. Энэ тэмцээнд Хинтээ аймгаас 56, Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Өр Төцс хорноос 61, Чингэлтэй дүүргээс 80 гаруй багш эрхлэгчид оролцож байна. Волейболын тэмцээнд оролцогч Хинтээ аймгийн баг тамирчдын дунд спортын зэрэг золтой тамирчдад багтсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн энэ том хөдөлгөөнд болохоор манай ер нь Ширэнгол аймгийн ариун хүүхдийн цэцэрлэгүүдээс түншил байгуулж хамтран ажиллаж хамтар давших иймэрхүү нөхцөл арчаа байгуулж ажиллаж байна. Өнөөдрийн тамирын тэмцээн болохоор маш урамтай, маш хөгжинтэй явагдаж байна. Тэгээд манай тамирын тэмцээнд орж байгаа багш нар мөн өөр өөрийнхөө хэмжээгээр тэгээд бөмбөгөө тоглож байна. Тэмцээний эхний зооны тоглолтуудаас харахад бол Хинтээ аймгийн 1-р баг бол маш хүчтэй өрсөлдөж байна. За Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн бүсгүүдийн багууд бас өрсөлдөж байна. Спортын мастрын зэрэгтэй цэцэрлэгийн багш нар маань байна гэдэг ингээд ер нь бол тэмцээн бол нэлээд өрсөлдөөнтэй болж байна. За дээрэс нь ер нь бол тамирчдын ур чадвар маш жигд байгаа нь харагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл цэцэрлэгийн багш гэдэг хүн урлаг, спорт гэдэг бүхий л төрлийн авьяастай байж хүүхдийг хөгжүүлдэг юм а гэдэг нь зөвхөн өнөөдрийн тэмцээнээс харагдаж байгаа болов уу гэж ингэж бодож байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түншлэл зорилттой төслийн хүрээнд нийтдээ 200 гаруй багш сургууль хүмүүжүүлэгчид хамрагдсанаас Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Өр Төцс хорон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг Хинтээ аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг төлөөлж нийт 6 шилдэг баг волейболын спортоор ур чадвараас орж байна. За тэмцээний медальтнууд шагналт байрын эзэд өнөө орой Чингэлтэй дүүргийн 49 дугаар сургуулийн спорт цогцлборт тодорхой болно. Бидний бэлтгэсэн шинэ 7 хоногийн мегмар гарагийн спортын мэдээ сурвалжлагууд үгээр өндөрлөж байна. Та бүхэн маргааш 5 гарагийн спортын мэдээ сурвалжлага авч үзээрэй. Одоо өдрүүдийн цагаагаар мэдээг танилцуулъя. Өдгөө шөндөө 17 хэм, өдөртөө 7 хэм хүйтэн байна. Улаангомд шөндөө 29, өдөртөө 20 хэм хүйтэн.
Ховд шөндөө 22 хэм, өдөртөө 7 хэм хүйтэн. Алтайд шөндөө 21 өдөртөө 6 хэм хүйтэн. Улиастай шөндөө 27 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Тосон цэнгэлд шөндөө 35 өдөртөө 23 хэм хүйтэн. Баян хонгор шөндөө 22 хэм, өдөртөө 10 хэм хүйтэн. Мөрөнд шөндөө 26 өдөртөө 14 хэм хүйтэн. Хатгал шөндөө 28 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн байна. Цэцэрлэгт шөндөө 19 өдөртөө 6 хэм хүйтэн. Харуу хорин шөндөө 22 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн. Арвай хэрд шөндөө 17 өдөртөө 7 хэм хүйтэн. Булган шөндөө 27 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн байна. Дарханд шөндөө 30 өдөртөө 19 хэм хүйтэн. Эрдэнэт шөндөө 20 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн байна. Чорч шөндөө 24 өдөртөө 13 хэм хүйтэн. Сүхбаатар шөндөө 32 хэм, өдөртөө 20 хэм хүйтэн. Зүүн хараад шөндөө 30 өдөртөө 17 хэм хүйтэн. Зүүн мод шөндөө 24 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн байна. Багнуурт шөндөө 32 өдөртөө 17 хэм хүйтэн. Чингис хот шөндөө 33 хэм, өдөртөө 19 хэм хүйтэн. Баруун уртад шөндөө 28 өдөртөө 16 хэм хүйтэн. Чаалсан шөндөө 29 хэм, өдөртөө 17 хэм хүйтэн байна. Мандалговд шөндөө 22 өдөртөө 8 хэм хүйтэн. Далан задгад шөндөө 17 хэм, өдөртөө 4 хэм хүйтэн. Хан богдод шөндөө 14 өдөртөө 4 хэм хүйтэн байна. Сайн шанд шөндөө 20 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн. Замын өдөд шөндөө 22 өдөртөө 10 хэм хүйтэн. Улаанбаатар шөндөө 27 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Монгол Эмийн-ээс уг цагийн хүрд мэдээллийн хөтлөөрөө та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулж үзсэн та бүхэнд баярлалаа. Маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.